Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, ялангуяа хүүхдийн дээд эрх ашигыг хамгаалахад анхаарч прокурорын байгууллага үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна. Улсын хэмжээнд хүүхэд холбогдсон хохирсон хэрэгт хяналт тавих чиглэлээр 52 прокурор, хүн худалдаалах гэмт хэрэгт мэргэшсэн 17 прокурор ажиллаж байгаагаас дийлэнх нь эмэгтэй прокурорууд байна. Прокурор дагнан хяналт тавьж хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй арга барилаар ажилласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхдийг сэтгцийн гэмтэлд дахин өртгөөс сэргийлэх нөхцөл бүрдсэн. Хүүхэд мэдүүлэг өгөхдөө айдасгүй, дарамтгүй байх ёстой. Техник технологийн хөгжил цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авах ажиллагааг эрүүл шүүлтээс ангид аюулгүй орчинд явуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, насан туршаагүй хүнээс мэдүүлэг авах хөрөөг байгуулж ашиглах зорилгоор Улсын эрхийн прокурорын 2024 оны А-дрop техник дугаарын тушаалаар мэдүүлэг авах хүрээнд тавигдах шаардлагыг шинжилэн гаргасан. Мэдүүлэг авах хүрээний орчныг хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулж, айдасгүй, ямар нэг дарамтгүйгээр мэдүүлэг өгөх боломж нөхцөлийг хангах зорилгоор хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын байранд байгуулах зохицуултыг шинээр тусгасан нь онцлог болсон. Улсын хэмжээнд 680 мэдүүлэг авах хүрээг шаардлагад нийцүүлж, прокурорын зөвшөөрөл олгон ашиглаж байгаагаас 69 буюу 10.1% нь насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах хүрээ байна. Үүний 13 нь хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан байгууллагад байгуулагджээ. Зөвшөөрөлтөө өрөөний 68% нь орон нутагт, 32% нь нийслэлд байна. 8 өрөөг Монгол Улсын засгийн газар болон Америк нэгдсэн улсын хооронд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд дэлхийн зүүн Азийн сан олон улсын байгууллагаас байгуулжээ. 2024 онд батлагдсан хүүхэд хамгааллын тухай хуулийн 29-р зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дах хүүхэд хамгааллыг тусгаж хуульчилсан байдаг. Прокурорын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран хүүхэд хамгаалал хамтын ажиллагаа сэдвт сургалт хэлэлцүүлгийг 2026 оны 4-р сард зохион байгуулж хүүхэд хохирсон болон холбогдсон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг нэн тэргуунд тавьсан хандлагыг төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. За хэлэлцүүлэх сургалтын зорилго бол эрүүг эрх хян шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн дээш ашиг сонирхлыг хангах зорилгоор за хүүхдэд ээлтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг мөрдөн шалгах ажиллагаанд төлөвшүүлэх, за мэдүүлэг авах орчин нөхцөлийг сайжруулах, за нэг удаагийн мэдүүлэг авах, дууд хүрсний бичлэг ашиглах, за хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг хамтарсан багийн үйл ажиллагааг бол бэхжүүлэхэд бол чиглэгдэж байгаа. За энэхүү хэлэлцүүлгээс бас хэлэлцүүлгийн явцад гаргасан санал шүүмжлэлийг тусгасан зөвлөмжийг бол цагдаа ерхий газартай хамтран гаргахаар төлөвлөж байгаа. За ингээд зөвлөмжөө бас тодорхой хугацаанд хэрэгжилтийг тооцож, үр дүнд нь үндэслээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлохоор төлөвлөсөн байгаа. За цагдаагийн байгууллагаас бол одоо бага насны хүүхэд ялангуяа бэлгийн хүчирхээлд өртөж хогссон иргэдээр бол одоо онцгойлон анхаарч зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн мэдрэмжтэй хандах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. За үүний нэг одоо хэлбэр маань ижил хүйсийн буюу эмэгтэй мөрдөгч нараар дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулах. Хохирчийг цагдаагийн байгууллага дээр аль болох цөөн удаа, нэг удаа дуудан ирүүлэх. Энэ үедээ тусгайлан нас сэтгхүүн онцлог тохирсон асуултыг боловсруулж, за түүндээ үндэслэн болсон хэргийн нөхцөл байдлыг нэг удаагийн уулзалт ярилцлага мэдүүлгээр авах. За энэ үйл ажиллагаанд сэтгэл зүйчийг оролцуулах, хүүхдийг одоо мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн байдлыг тайвшруулах, бэлтгэх үе шатыг зохион байгуулж гэж ажиллаж байгаа. За энэ үйл ажиллагааг бол Улсын ерөнхий прокуророос баталсан, стандартын шаардлага хангасан, мэдүүлэг авах зөвшөөрөл олгогдсон энэ өрөөнд мэдүүлэг байцаалтыг авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Хэлэлцүүлэгт хүүхд холбогдсон хохирсон хэрэгт дагнан хяналт тавьдаг прокурорууд, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг мөрдөгч нар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерхий газар, хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн шийдвэр гүйцэх ерхий газар, шүүх шинжилгээний ерхий газар болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож хамтын ажиллагаа тулгамдж буй асуудлаар санал солилцсон юм а. За хүний эрхийн үндэсний комисс 24 дэх ихтгэлдээ бэлгийн хүчирхийллийн хоригч хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байдаг. За энэ хүрээнд
хэрэг хэрэн шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд ээлтэй болгох чиглэлээр хэд хэдэн зөвлөмж одоо гаргасан. За тэгээд энэ хүн зөвлөмж маань улсын хурлын тогтоол болоод алавчсан. За тэгээд өнөөдөр одоо энэ тогтоолын мөрөөр бас тодорхой ажлууд хийгдээд үр дүн гарч байгааг бас харах сайхан байна. Эмэгтэй мөрдөгчдийн тоо бол нэмэгдсэн. За өнөөдрийн байдлаар 137 эмэгтэй мөрдөгч насан туршаагүй гэмтрийн холбогдогч хохирогчтой бол ажиллаж яах гэдэг бол бас маш том ахиц дэвшил байгаа. За дээрэс нь мэдүүлэг авах өрөөний орчинг бол одоо бас сайжруулсан. За прокурорууд маань энэ дээр стандартыг бол шинжилсэн. За энэ дээр өнөөдөр гээд хүүхдэд ээлтэй, хүүхдэд 50 орчныг бүрдүүлсэн одоо өрөө тасалгаанд хүүхдээс мэдүүлэг авч яах гэдэг бол бас хүүхдийн эрхийг хангаж байгаа, хүүхдийн дээд ашиг сонирхол бас тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа гэдэг энэ зүйлийг бас хэлэхээр байна. Ямар ч хэлсэн бид нар бол ахиц дэвшил гаргаж байна. Гэхдээ бид нар энүүгээр зогтохгүй. Цаашдаа ч гэсэндээ биднэрт хийх зүйл бол зөндөө байна. Ялангуяа одоо хүүхдийн төлөөллийг одоо бүрэн бий болгох, энэ хууль ёсны төлөөлөгчийг бий болгох. Заавал хууль ёсны төлөөлөгч оролцдог байх. Өмгөөлөгч заавал оролцдог байх. За хүүхдийн хохирлыг заавал барагдуулдаг байх. Ийм асуудлуудыг бол бас шийдэх ийм хэрэгцээ шаардлага байгаа. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэдтэй хохирогч төвтэй аргачлалаар ажиллах буюу форензик ярилцлагын аргыг мөрдөн шалгах ажиллагаанд нэвтрүүлэх нь хүүхдийн эрхийг хамгаалах, дахин зөрчигдөхөс сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлэхт оролцогчид онцолж байна. Тэгэхээр энэ ярилцлага маань бол ихэнх тохиолдолд маш сайн бэлтгэлтэйгээр хүүхдтэйгээ нэг удаа ярилцлага хийгээд за ярилцлагын явцыг дуу болон дүрсээр баталгаажуулаад за ингээд цаашдын хэргийг хэн шийдвэрлэх явцад тухайн хүүхдээс мэдүүлгийг дахин авахгүйгээр бусад мэрэгчлэтнүүд одоо өөрийн ажил үүрэгт холбогдох мэдээллийг тухайн бичлэгээс олж авах ийм замаар хийгддэг юм ярилцлага байгаа. Форензик ярилцлага нь гэмт хэргийн хохирогч хүүхдээс болсон хэргийн талаар нотлох баримтын шаардлага хангах үйс мэдээллийг авах зорилготой ярилцлага бөгөөд хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаарх ойлголттой тусгай бэлтгэгдсэн мэрэгчлэлтэн хохирогч төвтэй ярилцлагын аргачлалаар авдаг энэ арга зүйг олон улсад өргөнөөр ашиглаж байна. Ярилцлагын энэ аргачлалыг хэрэгжүүлж хэвших, хууль зүйн үндслэлийг боловсронгүй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор үүссэн байна. Хоёр улсын засгийн газрын энэ компакт төслийн хүрээнд энэ одоо 20 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ төслийн хүрээнд бүгд хамтдаа энэ хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдийн эрхийн улсын байцаагч, хуульсны төлөөлөгч, за ингээд бүр нийгмийн ажилтнууд маань, за мөрдөгч, прокурор одоо энэ бүхий л субъектууд бүгдээрээ хамтдаа нэг дор уулзаад одоо тулгамдж байгаа асуудлуудаа хэлэлцээд яаж одоо дахин тэр гэмтлийг сэдрэхгүй байх уу, хүүхдийн зөвхөн тэр дээд эрх ашигын тулд яаж шийдэх үү гэдгийг ингээд одоо хэлэлцээд байж байгаа нь маш давуу талтай, маш сайн юм үйл явдал болж байна. Эндээс ер нь хүүхдийг хамгаалах гад хүүхэд магадгүй тэнд хэрэгт холбогдсон байгаа тийм гэрч болцсон байгаа, хохирсон байгаа энэ тохиолдолд яаж хэрхэн дахин сэтгцийн гэмтлийг учруулахгүй байх вэ гэдэг дээр өөрөөр хэлбэл дахиж эрсдэл бий болохгүй байх уу гэдэг дээр бүгдөө чиглэж анхаарч ярилцж байгаа нь чухал боловч энэ дээрээс давхар ямар алдаа бэрхшээл байна вэ гэдгийг бид нар олж харж байна. За жишээлбэл тийм цагдаагийн байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх явцдаа жишээ нь одоо хууль ёсны төлөөлөгчдийн гаргадаг одоо нийтиг алдаач гэдэг юм уу нөгөө анхан шатанд ажиллаж байгаа хохирчийг хамгаалах үйлчлэгээ үзүүлж байгаа иргэний нийгмийн байгууллагын хувьд бол мэдээж хүүхдээ тэр дундаа одоо цаашдаа насан туршид амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хүний одоо байгууллагын хувьд бас харахад бол нэлээд сайшралтай бол харагдаж байна. Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах, хүчин дэх гэмт хэргийн улмаас хамгийн их хохирчээ. Тиймээс гэмт хэрэг зөрчлөөс урьдлан сэргийлэхэд прокурорын байгууллага онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. За Баянгол дүүргийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хүүхэд тохирсон болоо холбогдсон тохиолдол өсөх хандлагатай байна. За тухайлбал сүүлийн 2 жил буюу 2024 онд 210 хүүхэд, 2025 онд 221 хүүхэд хохирсон бол за өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг үйлдсэн байдал нэмэгдэж 2024 онд 42 байсан бол 2025 онд 69 болж өссөн байна. За иймээс
Баянгол дүүргийн прокурорын газраас хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр за гэмтригээс уршин сэргийлэх үйл ажиллагаанд төлөвлөгөө анхаарч за дүүргийн гэмтригээс уршин сэргийлэх салбар зөвлөл, ерөнхий боловсролын сургууль, эцэг эхчүүд мөн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Дархуул аймгийн хэмжээнд бол яг хүүхэд хохирсон холбогдсон эргүүдийн асуудал дээр бол хүүхэд өртсөнд хохирсноос гэхээс илүү хохирж эрхэм зөрчигдөхөөс уршин сэргийлэх тал руу ажлыг зохион байгуулах ажлыг бол зохион байгуулан хийж байгаа. За энэ дээр бол тухайлбал хэлэх юм бол тодорхой кейс дээр хүүхдүүдийг өөрсдийн нь жүжигчсэн буюу театрсан байдлаар бол тоглолтыг хийлгүүлээд энэ дээр нь бол санал шүүмжлэл за асуулт хариулт хэлбэрээр явуулах ийм арга хэлбэрийг бол авч хэрэгжүүлээд ерөнхий боловсролын сургуулиудаар явуулаад ажиллаж байна. Хүүхдийн дээд эрх ашигыг хамгаалах, эрхийг нь зөрчихгүй байх, зөрчигдгөөс сэргийлэх нь хуулийн байгууллага төдийгүй эцэг эх асран хамгаалагчдын хамгийн чухал анхаарал хандуулах зүйл юм а. Хүүхэд гэр бүл, сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурч боловсрч хөгжих хэрэгтэй. Түүнчлэн хүүхэд гэмт хэрэг, аюул осол, сэтгэл санааны дарамтнаас бүхий л орчинд хамгаалагдах хэрэгтэй. Хүүхдийн эрх нь тэдний нас хүйс, нийгмийн гарал, биеийн хөгжлөөс үл хамааран бүгдэд адил тэгш байна. Гэхдээ хүүхэд томчуудтай адил өөрийн эрхийг бусдаас шаардаж чаддаггүй. Хэрэв хүүхэд бие мах бодийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтад байгаа мөн гэмт хэргийн хохирогч гэрч болсон бол хүүхэд өөрөө эсвэл ах эгч гэр бүлийнхэн хөршин тухайн хүүхдийн талаарх мэдээллийг хүүхдийн тусламжийн утас 108 хамтарсан баг буюу хороо, багийн засаг дарга, цагдаагийн ажилтан, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмчит өгснөөр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг авах болно. Хүүхдийн эрхийг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг юм.